Хэрэв танд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хэн нэгнээс мөнгө зөөлөхийн оронд хас банкны асуудалгүй үйлчлэгийг ашиглахыг зөвлөе. Зөвхөн өөрийн дансаа хас хүлдэгдэлтэй болгон ашиглаж байгаа учраас зээлийн хүү болон бусдаас мөнгө ухах зэрэг асуудлын талаар огтхонч санаа зовох хэрэггүй. Багахан мөнгөний асуудлаа чимээгүйхэн шийдвэрлэх боломжийг танд санал болгоё. Энэ бол хас банкны асуудалгүй үйлчлэгээ. Тийм ээ. Хас банк асуудалгүй. Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй гэж дахиж сонсохгүй. Зөв банк, хас банк. Prime Rick-ийг аснаас хойш Rick-ийн амьдрал дахин утга учиргүй болов. Бидний амьдрал дээр байрны лизинг урагш түлхдэг байсан шиг Rick-ийг урагш түлхдэг байсан цор ганц зүйл нь Prime Rick-ийг олоод алах байсан шүү дээ. Хэдийгээр Rick хүссэн зүйл авч чадсан ч түүнд тэр бүхэн хангалттай байсангүй. Ямар сайн даал Morty гаражны хаалга онгоолгоод ороод ирэхэд нь шалан дээр хөвтөд ууж муутсан хайрын бурхан гэд дуулаад байж байгаа вэ. Тэсэж үзээрэй Rick минь. За юу цаанда манайхан өнөөдөр та бүхэн дээр Rick Morty цувралынхаа 7 дугаар бүлгийн сүүлийн хэсгийг ярьж өгөхөөр ирлээ. Ерөнхийдөө цуврал маань энэ хүрээд төр зогссон тул 8 дугаар бүлгийг гармаг зэдүүлээ Rick Morty хоёрын бичлэгэн дээр иргэн уулзах нь шүү дээ. Одоо харин Rick Morty хоёрын хайр хүргэм адал явдалтай иргэн орцгоё. 7 дугаар бүлгийн 6 дугаар анги. Тэнхүү Morty дөрмийн дагуу өөдөө санаа зовоод ороод иртэл Rick бүр шалаар нэг эморцсон шамирцсан амт идэж байла. Тэгээ Morty ч өөдөө хэлж байгаа юм. Хөөе Rick, намайг авч явах адал явдал байхгүй юу? Ядаж цонгны амралт ч юм уу Улаанбаатараас хөвлөл рүү явах адал явдал байсан ч яах вэ? Хэмээн гэл хариуд нь Rick. Одоо биш ээ Morty. Хоёулаа 7 хоногоос болъё гэж хэлв. Тэгэхээр Morty ч хариудна. За тэгвэл би купоноо ашиглах цаг нь болж дээ. Гэт нөгөө дээр та хэд үзүүлж байсан 10 адал явдал бүрт Morty нэг адал явдлаа сонгоно гэж байсан да. Тэр купоноо гаргаж ирээд Rick-д үзүүлв. Тэгсэн нөгөө купон бүр уул овоо шиг юм гараад ирж байгаа юм чинь. Тэгтэл Rick тэр купонуудыг харангуудаа яаглаараа юм болчдөг юм. Энд чинь нэг л нотой шүү. Би наадуул дээр чинь тамга дараагүй. Энд тэргээ жаахан новшуурс гарлаа. Хоёрын хооронд юм дээр Rick дандаа гонжирх юм дөө. Сүүлдээ Rick бүр энийг нь шалгуулна гэснэ. Ажигдагчгээ той шиг хавтгай нөхрийг дуудаж авчирангуудаа Morty-гийн купон дээрх адал явдлуудыг аудит хийхээр болоо явчлаа шүү. Айхтрагч. Манай Rick ч муухай хэл амтай л да. За ингэж манай хоёрын ээлж адал явдал эхэллээ. Үзэгд солигдоход нөгөө нэг ажиглагч нөхөр чинь Rick Morty хоёрын явсан адал явдлуудад аудитаа эхлүүлж эхний дурсамжуудыг харууллаа. Тэр адал явдал дээр Rick Morty хоёр маань өөрсдийн классик адал явдал болох хулгайн ажлаар нэгэн харь гаргийн эртний сүм дээр ирсэн байлээ шүү. Тэгэд манай хоёр сүм рүү яваад ортол дотор нь мангар том улаан цэнхэр өнгийн гэрэл цацруулсан амар сүртэй хоёр чулуун харуул зогсож байна. За та хоёрын ч Rick Morty хоёрыг орж ирэнгүүт зогс бид хоёр энэ сүмийн хамгаалагчд байна. Зөвшөөрлгүй үнийг оруулахгүй. Бид хоёрын нэг нь үнэн гэрч нөгөө нь худал ярьдаг юм аа гэж хэллээ. Тэгсэн үнийг нь сонссны дараа Rick шууд нэг харуул руу зааснаа. Чэ найзгаа их нэртэй барилцсан уу? Гэт асуугаа юу? Ширүүнэлтэй манай Rick. Тэгтэл Rick яг үнэнг нь хэлдэг харуулыг сонгоцсон байвал яах вэ? Тийм болохоор нөгөөх нь дөгсөө гэдэл хамт цуг зогсдог харуулгын их нэртэй барилтан хийснээ хүлээн зөвшөөрч тэгдэв. Ингэж Rick хайсан яснаас үдэж нөгөө хоёр чулуун хамгаалагч нь хоорондоо алцаж эхэллээ. Тэгээ энэ хооронд Morty яв ихтэн Rick хариудна. Байж би энийг үзмээр байна штэ гэд үлдлээ. Ажиглагчийн үзүүлсэн дараагийн адал явдал дээр Rick шаал цогтөө өрөөндөө хөвтөж байснаа. Гэнэт Morty-д портал бугаа өнгөтэй бэконтой сэндвичэнд гүйлгэлээ. Түүний дараагийнх дээр болохоор энэ хоёр зомби овцнуудтай алцаж байна. Тэгсэн сүүлдээ бүр тэр зомби овцнууд нь хүмүүсийн арсыг хуулж өмсөж ална. Харин түүний дараагийн адал явдал болохоор Rick Morty хоёр плейд болцсон явж байснаа. Өөр адал явдал дээр Morty нэг өдөр зүгээр Rick өрөөнд ороод иртэл цаатах нь өөрийгөө хөл болгоцсон ч байх шиг. Үүний дараагийнх дээр болохоор Morty зав болж хуйрангуудаа дээрлэхүж байсан хоёр хүүхэдтэй эзгүй харалтыг гацаж энтер. Зайр нэг иймэрхүү заваарсан рэндом адал явдлууд гараад идэг насаа. За тийхүү Rick-ийн сэтж байгаа ажил хойно юу зүгээр ах вэ? Сүүлдээ нөгөө ажиглагч нөхөр чинь би бүгдийг хардаг энэ гэснээр Rick Morty хоёрын паянгуудыг харуулж эхлэвэ. Тийм болохоор энэ Rick Morty хоёр ч ярьж байгаад нөгөө ажиглагч гээд байгаа толыг дуракийг хөөгд явууллаа шүү. За тэгж нөгөө ажиглагчийг хүчээр явуулж хамаг булхаагаа дэлгэнгээ алдсан дараа манай хоёр чинь сайхан бүрийтэй өнтер халааж идээд чийлрээ сууж байва. Гэтэл байшингийнх нь гаднаас өөрсдийнх нь дуу сонсогдоод байхлаар яваад очиод тартал нөгөө ажиглагч гээд дурак чинь Rick-ийн гэрийн гадаа манай хоёрын хамаг паянг түмэнд үзүүлээд байж байвал яах вэ? Өстө бүтггүй нэрэ. Сүүлдээ бүр бэт, сансрын бэт, самар гурав амар хэрэг дурлаад хүрээд ирлээ. Гэхдээ араас нь жэрэж муугаа мэдхгүй Rick-ийн паянг үцхээр хурч ирв. Тэгээд Rick Morty хоёрын хамаг паянг хараад бэт, самар, жэрэ, сансрын бэт тэр дөрвч манай хоёрыг шоолж муулаад эхлэхээр нь ажиглагч үргэлжлүүлээд тэр дөрвийн паянг гэж бас харууллаа шүү. Түүн дээр нь бэт жорлондоо нууцаар дарс нууж байгаа. Rick хайсан алмазыг авах гэж байгаа жэрэ баахан олон янзын тариан татуулаад хүчлээр шийдэг болсон тухай. Бас царайлаг хүмүүсийг хулгайлж байсан хайр гаргийнх нь цаамар хэрхэн гологдсон тухай. Сансрын бэд чухал уулсан дээр унгаж байгаа гэд манай дөрвийн хамгийн шившигтэй явдлуудыг үзүүлж өглөө. Тийхүү гэрийнхэн рүү норж даварсан учраас Rick Morty хоёр ч новшиг ална гэд нөгөө ажиглагч гээд ярьдаг чулуутайгаа очиод хэрэлдээд байж байтал ажиглагч гээд салгасан юм чинь аваачаад хогийн машинтай хариулжлаа хөөрхий. Хүний муу дуурлахаар ингэдэм байна л да. Та ч гэсэн бас нэгийг бодно үзье. За тэгээд хүний муу дуурласан шаарыг ашгүй аллаа гээд байж байтал саяны олсон энэ бүх үйл явдал чинь өөрөө ажиглагчийн шүүх хурлын үеэр үтсэн зүйлс байвал яах вэ? Rick Morty ч одоо нэр хүнийг гайхшруулж дуусахгүй л дээ. Ингэж бид энэ хэсэг эхлэнгүүд бүх зүйлс анханасаа шүүхтэр өрнж байсныг ойлгож авлаа. Ажиглагч гэж нэг дурак өөрийн буруугаасаа болж машинд мөргүүлж
өгсөний дараагаар Рик Морти хоёр маань буруутан болоод ажиглагч нарын шүүх хурал дээр ирээд байцаагдж байсан тэр байж. За ингээд энэ шүүх хурал дээр манай хоёрын булхаанууд бүр ч илүү ихээр дэлгэгдэж гарав. Ажиглагч нарын үзүүлсэн дараагийн бичлэг дээр Рик Мортид дээрлэхүлсгээс хамгаалж янз бүрийн буу өгдөг боловч буу болгоныг нь Морти яаж иж угаад буруу ашиглаж бүр улам дордуулаад хайдаг байжээ. Харин түүний дараагийн дурсамжийн бичлэг болохоор Рик Морти хоёр нөгөө алдартай үгсэн хүн эсвэл амтан оршуулахаар буцааж амьдлуулдаг тэжээвэр амттай оршуулгын газар дээр янз бүрийн юм хийгээд байдаг наасан бүр амар. Юу гэснийг бүр ярихаас ч амар. Та тийм ээ мэлми илүү бузартаж магадгүй л дээ. Тийм учраас та бүхэн задлан цэгийн маань руу ороод гой хичээлүүд үзээрэй. Задлан цэгийн маань ийхүү шүүх хуралд цаашаа үргэлжлэн явхад Мортигийн тарьсан ээлжид нэгэн паян гарваа. Уг паян дээр Морти Чари гээд манайхаар бол бичэн шиг юмыг Рихтер авчирснаа амируулаад өгөн тэр цэнэгдэж гарваа. Рик түүнийг сонсчод Мортигийн хүслийг үг дуугүй биелүүлсэн ба инкээрэл болохоо болдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Тэгж Мортиг дураар нь дургуулах юмыг хийж өгсөн дараагаар Мортич Чаритай өдөржингөө л ёстой янз бүрийн юмсыг хийж цагийг сайхан өнгөрүүллээ. Тинхүү Чариг ашиглаж дуусны дараа Морти иргэн Рихтер ирдэг ба Мортич хэлж байгаа. За Рик би болчихлоо. Та Чариг одоо эргээд хэвэн болгодог. Гэд солиорвоо. Зүгээр л дураа өрхөөр бүхэл бүтэн бичээ 8 оруулснаа дураа буурхаа болиулж энэ. Морти ер нь бүр эвдрээд танигдахаар гүөхт болжээ. Муу зөлийг задлан цэгийн мэн рүү оруулж сургалт үзүүлэх юмсан. Тэгтэл түүнийг сонссон Рик хариуд нь "Юу яриад байгаа юм бэ Морти? Чи амьлуулж өгөөч гэсэн биз дээ. Тийм болохоор ч би амьлуулсан. Одоо буцаа энтер гэсэн байхгүй" гэд төөргий чааваас үнэн гин хэллээ. Бүдгүй нэрээ. Сүүлдээ Морти Рик хоёрч тарьсан балгаа цэвэрлэхдээ амь оруулсан бичээ Чариг өөр гариг дээр юу ч болоогүй юм шиг орхиод явжээ. Яалчгүй классик Морти л доо. Яг ингэж манай хоёр тарьсан баахан паян үзүүлсний дараагаар ажиглагч нарын шүүгч Рик Морти хоёрын хүний мууг гайхаж өглөө. Тэгтэн чирэг мөчөөгөө өглөө өөрийнхөө 3 дахь гарыг гаргаж ирснээр мөн адил ажиглагч нарын паянч үзүүлв. Тэрэн дээр нь живж өгж байгаа хүнийг зүгээр л хараа зогсож байгаа тухай. Бас нэг ажиглагч нөгөө ажиглагчийнхаа ихнэртэй барилдаан хийж байгаа тухай гээд бас баахан бүтгэм гарлаа. Сүүлдээ үүнээс болоод шүүх хурал дээр байсан ажиглагч нар хоорондоо бөөн зодон болж энэ. Рик Морти хоёр ч яах вэ? Юу ч болоогүй юм шиг зүгтаад гарлаа. Үүний дараагаар Рик жиргэн хэвэндээ орж Мортитой буцан адал явдалтаа гардаг 6 дугаар анги ингэж төгслөө. 7 дугаар анги. Энэ удаагийн эхлэхэд Рик Морти хоёрын тарьсан ээлжид хог новшиг самар цэвэрлэх гэ бөө юм болоо сте. Ингэж өдрийн ихэнх хэсгийг хэн ч хийхгүй хамгийн бүтэхгүй ажлуудыг хийж өнгөрөөсний дараагаар самар Рикс би орой явах шоудалтандаа зориулж чадвар нэмэгчийг авмаар байна гэж мэгэ сүрсэн базаа хийв. Рик самарын хийсэн хөдөлмөрийг үнэлээд чадвар нэмэгчийг нь гаргаж өгөв. Чадвар нэмэгч гэдэг бол өөрийнхөө аливаа нэг авиас чадварыг дураараа нэмж эсвэл хасаж болдог нэг тийм төхөөрөмж юм байна л да. Жишээ нь та охин дээр очиод аятайхан ярьж чадахгүй бол чадвар нэмэгчээ ашиглаад л ярих чадвараа өсгөхөд хүссэн охин нь найрч авдаг болно гэсэн үг. Ийхүү самарч Рикс чадвар нэмэгчийг нь аваад шууд өөрийнхөө чадлыг нэмэнгүүтээ Рикийг өргөж аваад чээж мэж хийгээд алж гарлаа. Тэгтэл яг энэ үеэр нь Морти салгалаад ороод идэг бөгөөд Рик самарч чадвар нэмэгчийг нөхснийг хараад барьцж бүр "Рик чи яагаад самарт өгж байгаа юм бэ? Би чамаас аль дээрээс хойш асуугаа үздээ." Тэгээ бөөн гошигнож гарлаа. Ингэж энэ удаагийн адал явдал эхэллээ. За энэ интро яваад дуусгаад самар маань өөрийнхөө чадруудыг нэмж хасаж тулгаад нөгөө яриад байсан парти дээр ирсэн байла. Тэгээд л уг нь амхандаа баахан хүн амтнуудтай танилцаа танилын үрээ үүсгэх гээд ядаж явахад Морти гэж нэг юм гарч ирээ шавар хагаад болсонгүй. Тийм болохоор ч самар их ч хүний аашаараа Мортиг барьж аваа шалаар нэг чирч хөөж гарахаар болов. Тэгтэл яг энэ үед Морти самарын бугуун дээрх чадвар өсгөгчийг нь оролдож байгаад самарыг тулгаж хаяад тэгээд өнөө төхөөрөмжийг нь суглаад авчлаа шүү. Ингэж ихчтэйгээ алдсан байж бөө юм болж авсан чадвар өөрчлөгчөөрөө өөрийгөө амар булчин интертэй болоод парти дээр хүмүүстэй амар попрод өгж идэл самарч мөчөөгөө үлг орж ирэн бөөн нанчилтай боллоо гэж. Тэгсэр сүлдээ энэ хоёр чинь салгаж байгаад усан сан руу ундаг ба тэнд нөгөө төхөөрөмж нь маск жааслаад нэх таата зүйл лав болсонгүй. Тэнхүү хэсэг хугацаа өнгөрөхөд самарч иргэн усан сангаасаа гарч ирдэг ба тэгтэл тэр үед нь Морти чинь самарын гидсэн дээр наалтсан байвал яах вэ? Бүр тэгээ яг бүр биеийнх нэг хэсэг болцсон ёо амар нас та нар хардаа сэжиг гэж. За үүнээс үүдэж самар Морти хоёр чинь үдшилгнээсээ баг хөөгдөд гардаг ба шууд Рихтер яваад очлоо. Ингэж Рихтер явжчаад юу болсныг тайлбарлаж өгөн харуулхад Рикийг бүр гайхшруулж гарав. Ер нь бол Рик энэ байтугай юм үтсэн байгаа шүү дээ. Тэгж Рикэд бүх юмыг тайлбарж өгсөний дараагаар самарч хэлж байгаа. Та янслаад өгнө үсттэй гэд угныг хайтайхан асуусан боловч манай Рик ч одоо гүжүүдийн болохоор шууд урдаас нь "Аглаа төлбөрөөд олоо" гэж солиорлоо. Угаасаараа Риктэй ингэхгүй бол Рик баха болно үсттэй тийм биз дээ хөө. Ингээд үдцэлгэхэд самарч Рик төлбөрөө төлж байгаа нэрэлээр нэг сонин мангас шиг юмыг хооллоод байж байлаа. Тавилын юм да самар мэн. Харин тэгж байх зураа самар самсруугаар өөртөө адилхан Сиамын ихэр шиг гидсэн дээрээ өөр хүмүүстэй нөхдүүдийн очдог Nike Club-ийн рекламыг олоод үзчихлээ. Үүнийг үзнэхээ дараач "За очиж үздэг хэрэгээ" хэмээн такси дуудаж нөгөө клуб дээр очлоо. Тинхүү яваад ортол энэ тэндгүү баахан Сиами их рүүчиг нөхөрж өстой намайг дагаад цэнг болоо байж шүү. Самарч эхлээд ороод яахан бишүүргэж байсан чинь сүүлдээ өстой жинхэнэ дундаа ороод тэр өрөөг өстой балааг нь авч байна. Баахан шинэ айзуудтай ч болоод авлаа. Тэн дунд нь Жисус Христтэй адилхан нөхөрч байх шиг. За ингэж нэгэн шөнийг галзуу өнгөрөөгд байж байхдаа Самарч нэг залуутай танилцдаг ба нөөдөгтөгөө зүгээр гадаа мөрөөрөө юм яриа зогсож байтал гинт баахан танихгүй машинтай гарууд хурж ирснэ. Самарыг холгаал явчлаа шүү. Шөнө өрөө их даруулцахаар одоо юм холгаа болт юм бах та. Тинхүү
Саамарч эргэн сэрэхэд гидсэн дээрээс нь Мортиг аль хэдийн авцсан Саамарыг шатааж алахаар 100 муухан дээрс уйдсан байлаа. Тэнгэр минь гэж. Энэ үед Саамар Рикки жигсэн төхөөрөмжөө ашиглаад гаваа тайлж аван тэнд байсан нөхөртөө багхан нанчлан хийж байгаад нөгөө нөхрийг өөрийг нь зуухруу төлөхөд оруулчихваа. Ийхүү амжилттай сүлгцэн Саамарч эргэн клуб дээр очингуудаа өөртөө нь ярилцаад байсан нөгөө залуу болоод Мортиг аврахаар байгаа газар руу явлаа шүү. Энэ хооронд Рик ч мөн Саамарыг алга болсныг мэдээд дуудсан такси энтрээр нь мөшөж байхдаа олдог ба. За тэгээ Саамартай уулзаад Рик түнд хэрхэн Мортитой холбоо тогтоох аргыг зааж өг. Тэр нэг тийм телепатик аргаар Мортитой ярилцах ба энэ хоёр чинь нэгдээд нэг хүн болцсон болохоор нэг нэгнийхээ бодол энтрийг сонсдог болцсон ч байх шиг яа. Тиймээс Саамар Мортитой бодлын хүчээр харилцсан анаа газрыг мэдж авсны дараагаар Рик Саамар хоёр чинь бөөн цус татуулсаар байгаа газар нь яваад очлоо. Тэгтэл тэр газар нэг өсөндөө Морти шиг гаруудыг дуудлага худалдаагаар зардаг газар байсан ба хурган Tekken киноны үйл явдлыг яваад байгаа юм да хайши. Ингээд манай хоёр чинь тотгошоо овон ороход нөхдүүд Рик Саамар хоёрыг харангуйтаа шууд Мортиг аваад нэгэн зэв рүү цухтаадаг ба. Рик Саамар хоёр ч нөхдүүдтэй хөөцөлдөж мөөцөлдөд кино хийж гарлаа. Тэр үеэрээ Рик Саамарыг аван цонхоор үсэрдэг ба газар тахта өмд энтер нь хийлэгдэж дэрмэр болоод бүр яа гээд байгаа юм бэ? Бүр технологи гэдэг шиг юм болох нь л та. Үүний дараагаар Рик Саамар хоёр чинь дайн дайсны төлөний баахан гаруудаа тулж бөөн буудалцаан болоод Саамар чинь үсээрээ хүмүүн алаачих шиг юу болоод байгаа юм бэ? Тэгсэн ахин бөөн цус зам татуулсаар Рик Саамар хоёр чинь яг эцсийн том босс төр нь яваад ортол. Энэ бүхний чинь нөгөө Jesus Христчиг дурак явуулдаг байж ч л те. Тэгсэн яг явж үндэ тэр дуракийн гидсэн дээрх жижиг нөхрөл өдөрдөг байсан ба. Рик Саамар хоёрыг олж харангуйтаа өөр робот энтертэй сууж муугаад хурган үдэлцэх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа. Тэгсэн тэр нөхрийн гидсэн дотроос бас нэг өөр гаргаж ирээч жоох шиг юу вэ? За ингээд амар харьцангуй дулаан эхлэх гээд байж байтал Морти минь ганцаараа цугтаасны дараа Рик Саамар бас тэр эсрэг талын гар гээд энэ гурвын дээрээс цонх монх хинг цохоод бууж ирчих жоох шиг. Тэнгүүтээ өнөө Иесус шиг гарт нанчилдаж гардаг ба мэдээж киноныхоо гол дүрм чинь юу гээл хөхөөд хинг цочж байгаа юм чинь. Түүний дараагаар Мортич би энэ нөхрийн робот хөлийг авмаар байна гэдгээ Саамараар дамжуулж Рик хэлсний дараа Рикч нөгөө Иесус шиг дуракийг живүүлж яснаа хөлийг нь Мортид өглөө. Ийхүү бүх зүйл чинь тань дуусны дараагаар Мортич нь эргээд хэвэн болохоос өмнө хөл бөмбөгийн баг энтер тоглож байгаа золтой л сургуулаа шатгаа хийцэнгүй. Ингэж энэ анги төгсдлөө дөө. Ер нь нэг жаахан тиймэрхүү анги байла. За энэ удаагийн анги эхлэхэд Ice-T гэдэг нөгөө нэг Рик Морти хоёр тусалдаг харь гаригийн нөхөр гараад ирвэ. Ice-T-ийн анги дээр төрөлх гариг болох үсгэн гариг дээр ирдэг ба эренгүүтээ автагаа уулзж гарлаа шүү. Хэрв та санаж байгаа бол Ice-T бол 2 дугаар бүлгийн 5 дугаар анги дээр гардаг дэлхий дээр ирсэн рэпер байдаг шүү дээ. Тиймээс Ice-T орж ирэнгүүтээ Water Tea болон хөрдөг ба аав Magma Q-тэйгээ уулзаад байж байтал гэнэт тоон гаргийнхан тэдний гариг руу дайрч Magma Q-ч дээврийн нурангад дарагдаад өгчлээ. Magma Q-ч хүүхдээ нэгэн супер зэвсгийн байршлаа зүйлтийг өгдөг ба тэр зэвсгийг олсноор өөрийн гариг аварч чадах юм байна л та. Ийхүү Water Tea-ч үргэлжлүүлэн нөхдүүдтэй алцдаг ба тэгин явсаар өөрийн найз Lithium P үсгэн нөхөртөө уулзаад гаригаасаа гараад өгөв. Харин үсгэн гариг нь гоё тэмдэг аван хамгаалтанд ордог ба Water Tea-ч нөгөө зэвсгийн хайн сансрын удам руу аялалд гарав. Тэгж энэ ангийн маань адал явдал эхэлдэг ба цаашдаа юу болохыг жинхэнэ хөг тэнгэр л мэдэх үз. За ер нь гяс товчхон бөгөөд тодорхой яриад өгчөө. Яагаад гэвэл энэ анги маань Рик ба Морти цувралын түүхэн дэх IMDb дээр хамгийн бага үнэлгээтэй анги болохоор та хэдийгээр тэгж удаан залхаахгүй. Үзэг солигдоход Water Tea аавын өгсөн зүйлтэн дээр нэгэн төрлийн математикийн томьёо бичигдсэн байгааг ойлгонгуудаа дэлхий дээр ийм зүйлийг ойлгож чадах Рикээс өөр цор ганц хүн дээр очлоо. Тэр бол Мортигийн тооны багш ноён Golden Fold байв. Ноён Golden Fold өмнө Water Tea-д хичээл ордог байсан ба энэ хүчин үсэг вэж тоо сураад байгаа юм уу да хайшин. Тиймээс Water Tea-ч ноён Golden Fold дээр явж очиход Морти бас салгалаа сууж байна. Уг нь Water Tea-ч ноён Golden Fold-оос эхлээд эвтэйхэн тусламж хүсдэг боловч ноён Golden Fold хариуд нь тийм байхгүй хөөхөө гэж мэгээ жаахан үнд орлоо. Өмнө нь энэ Water Tea-гээ дураагч ноён Golden Fold-ыг гомдооцсон юм уу да хайшин. Тэгж энэ гурыг ухамтаад байж явах зур нь тоонууч нь Мортигийн сургууль руу дайраад бөөн кино хийж гарва. Үүний улмаас манай гурав чинь гяс цугтдаг ба тоонууд Water Tea-гийн нөгөө зүйлтийг авах гэж чичирч байгаа нь инээж. Тэгж алаан эхлээ явж байхад нь Lithium P дахин гарч ирээд Water Tea ноён Golden Fold Morty гурыг авардаг ба яг буцаа сансарлуу явж байхад нь Sinister 7 гэдэг нэг эсрэг талын тоонуудын ахлагч хүүхэн Water Tea руу залгаад айтайхан бууж өгөхэд нь манаунч маш шүү гэж хэлээд цухтагаа явчих. Угаасаа хүнд гаралдаа. Тиймээс арай хийж тоонуудаас салсны дараагаар манай өсгнүүд Morty болон ноён Golden Fold-ийн хамтар нөгөө супер зэвсгийн нууцыг тайлах гээд ухамтаж өглөө. Энэ үеэр ч Water Tea анх хэрхэн ноён Golden Fold-ийн тусламжтайгаар рэп хийж сурсан тухай дурсамжууд гардаг ба үүний дараагаар ноён Golden Fold томьёоны учрыг олж зэвсгийн байршлыг оллоо. Тэгээд тэрийгэ өөр гариг руу мэдгэтэл Oxygen S гэж урагч гараас болоод Sinister 7 ч энэ хэдийг олж ирээд бөөн буудалцаан бол сүүлдээ хоёулаа гариг дээр осолдвоо. За тэгээ явахтээ осолцоо өнөө Water Tea Sinister 7 хоёр бөөн нанчилтан хийж гарахад ноён Golden Fold очоод энэ хоёрыг салгаад манай дэлхийд дээр тоо өсгнүүд цогтой байдаг юм шүү
тэргээд нөгөө заваарсан юм ярьж гарлаа. Үүний дараагаар тэр хэд гаригийн үсэгч биш, тооч биш нөхдүүдтэй таарч тэр өрөөг саяын нөхдүүдийн тосгонд өнгөрүүлэхээр боллоо. Энэ үеэр дахин ноён Goldenfold ба Waterdeep хоёрын дундах боорцгийн талаарх нэгэн дурсамжийг юм гарав. Тэнхүү гариг дээр өглөө боллоо. Өглөө болоход Waterdeep байсан супер зэвсэгний байршлаа зүйлтийг Sinister долоо хулгайлаад зогтсон бөгөөд Waterdeep Sinister долоогийн байршлыг олж чод энэ хоёр чинь эхэндээ зодтолж байснаа сүүлдээ бүр барилдаад эхлэв. Ёо. Ийм гарахгүй цуврал анги гэж байхгүй маа тий. Харин ингэж барилдах зураараа энэ хоёр заваарсан юм чинь нөгөө зэвсэгнийхээ учрыг олдог ба түүний дараа үсгний хайрам энэ гариг дээр хүрлцэн ирэв. Ингээд манай гуравч сайхан барилдан гинжлэгдвэ чааваас гэж. Тоонуудын хаан супер зэвсгийг гаргаж аваад хүчийг нь эзэмших гээд байж байтал нөгөө үсгэн дотор үйжсэн оксижен эс үнэндээ 8-ын тоо байсан ба урдуур нь орж супер хүчийг нь эзэмшин хязгааргүй тэмдэг болонгуудаа үсгнүүдийн гаригийг устгах гэж яваадаг. Үүний дараа Мортич тэрэд яаж иж байгаад суллагддаг ба хязгааргүй нөгөө тэмдэгч нь үсгэн гаригийг устгахаас өмнө амжиж очиод баахан рэп концерт нэтер хийж тоо үсгнүүдийг хооронд нь нэгтгэж чадсанаар энэ анги төгслөө ашгүй гэж. 9-р анги эхлэхэд Рик Жеригээр дамжуулан Диважин байдаг гэдгийг нотсон туршилт хийх гээд алж өгч байна. Тэгсний дараа Рик Диважинд хязгааргүй эрчим хүчний их усүр байгааг олонгуудаа Диважинд очиж тэрийн хайхтар хүчийг нь олж авахар болов. Тэгтэл үүнд нэгэн асуудал тулгарлаа. Учир нь Рик ч бас нээх сайн хүн биш, бас нээх муу хүн биш болохоор бүхэд яг Диважин руу очно гэсэн баталгаа байхгүй. Тийм болохоор Рик шашнаа шууд сольж ногрыг ус руу Мортиг дагуулan явж тентгийн Диважинд очихор боллоо. Яалтчгүй хурган бурхан байгаад байгаа шүү дээ. Ингэж энэ удаагийн анги эхлэв. Нөрөөгд очсны дараагаар Рик эхлээд Валхала буюу эртний Вайкингчүүдийн Диважингийн байршлыг олж авлаа. Түүний дараа өөрийнхөө колониг бүтээсэн ба хэрв та санаж байгаа бол Рик ч өөрийнхөө колониг бүтээх нээх дуртай бол биш байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ удаа бол яалтчгүй хэрэг гарсан тул одоо яа их вэ? Ингээд үүний дараагаар Рик нэг Покемон шиг юм гаргаж ирэнгүүтээ дотроос нь алмас гаргаж ирээд өөрийгөө халуулваа. Рик Морти хоёрын төлөвлөгөө нь үндсэндээ Рикийг Валхалаад очиод эрчим хүч дамжуулагч бүтээж дуусны дараагаар Морти эргэн өвгийнхөө колониг амьдруулах юм байна. Гэхдээ Рик Морти хоёрын адал хизээл ийм ёндотой бүтдэг байлаа да. Мэдээж баян гарна. Тинхүү Рик үхэд Валхалаад дөнгөж өснөө дараа Вайкингчүүдэд тааран готоо хүчв. Тэгээд түүний дараа болохоор нь юу ч болоогүй юм шиг амилж энтер. Учир нь эртний Вайкингчүүд чинь ясны нанчилдаанч хүмүүс байсан болохоор Диважинд очиж мян галдсан ч яахчгүй итгэдэг гэж багхан түүхийн мэдлэг өгчээ. Тинхүү ахин амьсныхаа дараа Рик Вайкингчүүдтэй сайхан танилцж аваад тэндээ нэг дархан мархантай уулзангаа нөгөө гарыг нь ухаачв. Тэр хоорондоор нь Морти болохоор салгалаад нөгөө Рикийн алмастай ярилцах гээд байж байгаад бас алуулчлаа. Зүгээр чаддгүй хөч юм Морти. Түүний дараагаар Морти ч мөн Валхалаад очдог ба Рикийн адил мөн л Вайкингчүүд далуусны дараагаар эргэн уушийн газар зэрлээ. Тэгээд нутгийн Вайкингчүүдтэй танилцж авсны дараагаар Морти ч Рикийг олоод очтол Рик ч нэг юм дархныг нь ухаж хайсны дараагаар хамаг багаж хэрэгслийг нь хуу хамаад өөрийнхөө дохио дамжуулагчийг бүтээж мөтэйгээд үнэн ажилдаа зогсож байлаа. Тэгж Риктэй уулзсны дараагаар Мортич босон бүх зүйлсийн талаар түүнд хэлэн эргэн буцах замгүй болсноо Рик тайлбарллаа. Учир нь Мортич нь амьд үйжиж Рикийг буцсан дэлгүүрөө авчих ёстой шүү дээ. Ёстой нэрээс салгалсан шар золиг шүү Морти. Цэрч болцсон. За энэ хойгор нь алмас ч бас өөрийн гэсэн адал явдалтайгаа нүүр тулаад байж байгаа. Рик Морти хоёрыг нь хууч хайсны дараагаар алмас Рикийн колониг нь мөн алах гээд байж байтал нөгөө юм гай олж сэрэд шууд зугтаагаад алгуулчихв. Одоо ухамсаргүй хүн чинь юу ч хийх вүлээ дээ. Тэгэж нөгөө алмас маань Рикийн ухамсаргүй колониг хөөж эхэлдэг ба ингэж байхдаа цагдаад баригдаад тэндээсээ шууд Ромын пап руу явчлаа хөрхий. Тэнхүү алмас Ромд очсны дараагаар Ромын папын нууц залуурчин болон бэлтгэдэг ба Ромын папын хамаг бохир ажлуудыг хийж мэгэж өстө алж өглөө. Энэ хооронд Диважинд Рик Морти хоёр чинь дэлгүүр рүү эргэж очих арга хайхын зэрэгцээ. Энэ дугаа Вайкингчүүдтэй алцаад бөө юм болж байна. Уг нь Рик дэлгүүр рүү асуудалгүй явж чадахгүй явж нөгөө хязгааргүй хэрчим хүчийг нь ажиллуулах хөнгөө болоод байгаагаас үүдээд хаяад явж чадахгүй байлаа. Энэ Рикийн шунлаас болж ихэн болноо. Тэнхүү Рик энэ үед нэгэн арга олдог ба өөртөө болон Мортид баахан нисдэг төхөөрөмжүүд юм шиг юм хийнгүүтээ Вайкингчүүдийг газар доогоор ортолон бөмбөглөө. Түүний дараа болохоор Рик Вайкингчүүд дээр очингуудаа би Тор байна. Би та нарт өөрийгөө бурхан гэдгийг хэлсэн ч та нар намайг сонсоогүй. Тийм болохоор би энд өөрийн дамжуулагчийг үлдээгээ явлаа. Та тийшээ хязээж очих ёсгүй шүү. За юу? Энтэр гэж мэгээд бас Мортиг хүн аалзаа тэнд байгаа миний яриад байгаамыг үзүүл энтэр гэж авав. Ингэж Вайкингчүүдтэй хэл хамаа ойлгосны дараагаар Рик Морти хоёр ашгүй гэртээ ирэв. Тэгж яа гэртээ ирээд үжил гэнт нөгөө алмас чинь дайрч очиж ирээд бөө нанчилдаан үсгэж алаан болж байсан ч удалгүй Рик алмас хоёр хоорондоо борцоо арилгах зодоноо зогсож уучраа олцов. Үүний дараагаар Рик Морти алмас гуравч нь Ромын папыг алах юм болоод ордон дээр яваад очтол Ромын пап чинь Рикийн нөгөө Диважингийн хязгааргүй их хүчийг эзэмшсэн байгаа л шүү дээ. Тийм болохоор Ромын пап шууд Рик Морти алмас гурыг алаад хаялаа. Ингэж Рик Морти алмас гурав Валхалаад очдог ба тэндээсээ дахин дэлгүүрөө очиж тэгээд дахин алуулав. Өө нэрээ энэ үед чинь Рик алмас зориулаад хүний бие энтер хийж өгсөн байвал яах вэ? Ийхүү манай гуравч 2-3 удаа алуулдаг ба сүүлдээ алмасын найзууд болох Муми, Дракула, Хүн чон, Франкенштейн энтер гээд найзуудад дагуулж ирсэн ч амжилт олсонгүй хөрхий.
Тийм болохоор Рик аргагүй ихэнд Ромын папад хүч чадал өгөөд байгаа дамжуулагчаа устгуулгаар болж Вайкингчүүдийн уурыг дахин баахан хүрэж чаад өөрөө болохоор дэлхий рүү Морти том улт хоёрын хамтаар зогтоолаа. За тэгж иргэн дэлхий дээрээ ирээд байж байтал Вайкингчүүд Рикийн дамжуулалтыг устгаж хайснаар Рик Ромын папыг ялж шууд Покемон дотор аваад ичв. Түүний дараа Рик Морти хүний биетэй алмсыг байгальд нь сулдан тавьдаг ба 9-р анги маань ёох ингэж нэг төгсөв. Одоо харин Рик ба Морти зурлынхаа 7-р үеийн төсгөлийн 10-р ангийг бүгдээрээ үзцгээе. Ийхүү 10-р анги гэхэд Рик Морти хоёр чинь сансрын парк дээр аимшигын байшинт дорж морцсон явж байлаа. Гэхдээ угаасаа аимшигын амьдралтай болохоор ийм юмнаас айхгүй илүү дээ. Тийхүү хүн байтугай нохойч айхаар юмнууд байгаагүй тул Мортич гарч ирэхдээ хэлж байгаа. Рик уг нь иймэрхүү газруу чинь амар байдаг үстэй. Тэр хэд Рик нь хариуд нь хоёулаа энэс ч их юм үтсэн гэж мэгэл хөөрхийн амьдралаа яриад байгаа юм хаашийн. Тэгтэл манай хоёрын яг ийхүү ярьж байгааг нэг хослолтой хүн олж сонсчоод тоо хоёр үнэхээр айцтайгаа нүүр тулмаар байна уу? Тэгвэл тоо хоёр айцын нүхэнд орж үзэх хэрэгтэй. Тэргээд баахан бүтэмжгүй юм ярьж гарлаа. Тэгж манай хоёр саяын танихгүй хүний үгэнд итгээд айцын нүх гээд тэр юм руу явахаар болов. Тэгтээ саяын гарыг бас дэлхий рүү хөргөж өгнө гэд хөөхөн ардаа шийдсэн байлээ шүү. За энэ үзэг зөвлөлтөд Рик Морти хоёр сансрын өлегтөгөө Дэнийг их гээд нэгэн зоогийн газар урд талбайд газартлаа. Тинхүү газар дунгуудаа манай хоёрч. Эн чин тэгээд нөгөө аимшигын газар чинь энэ үү? Уг нь эн чин их дайжгүй хоолтой штэ энэ. Цаатхан зүгээр л цаашаа ороод үз гэж хэлчихэд алга болов. Ингээд Рик Морти хоёр ямар ч тач дотор норж үсгэр болдог ба эхлээд орохыг хүртэл болгож нэг сайхан хоол захиалж идэн гэцээд үргээд авлаа шүү. Түүний дараа тэнд байсан үйлчлэгчээс нь аимшиг нүх хаана байдаг вэ энэ төргээд асуусан чинь цаад гарна Рик Морти хоёрт 0-ын өрөөг зааж өглөө. Үгүй тэгээд дотгошоо яваад ортол хамгийн цаа талын 0 дотор нэг тийм нүх шиг юм байх бөгөөд тэндээс нь бас үс гараад ирсэн ч байх шиг. Ер нь бол нэрийнгээсээ л аимшиг нүх байдаг наасан. За тэгээд манай өрч нөгөө нүхэн дээр нь яваад очтол тэнд нэг тийм сургалтын бичлэг юм шиг юм байх бөгөөд тэрэн дээр нь түрүүний таарсан холстой нөхөр гарч ирвэ. Тэр нөхөр зурган дээр гарч ирэнгүүтээ та яг өөрийнхөө хамгийн том айцтай нүүр тулж түүнийг давмаар авал зүгээр үсрээд ор. Энэ нөх угаасаа та хоёрыг айцаар хооллно. Та ч өөрийнхөө айцыг даван гарна. Тийм болохоор хэн хэндээ ашигтай. Эцэст нь та өөрийнхөө жинхэнэ айцыг даван туулан гарч ирснийхээ дараа өөрийнхөө зургийг үлдээгээрэй. Энтэйгээ зааварчилгаа өгч гарваа. Ийхүү зааварчилгааг сонссны дараа манай хоёр үг нь айгүй зоригтой орж ирсэн боловч жаахан айгаад явчуу яв. Эргэлзээд эхэллээ. Рик зүйлтэй. Би л наад руу жорохгүй гэж мэгэд буцаад явахаар боллоо шүү. Харин Морти эхлээд өөтгөө хамт гарах гэж байсан боловч сүүлдээ нөхрөг гүгэд орчвоо. Яаж байгаа юм те Морти минь. Ингэж Мортич нүхэнд ормогдсон өөрийнхөө айцтайгаа нүүр тулж баахан мангасуудад бариуллаа. Түүний араас удалгүй Рик орж ирдэг ба нөгөө мангаснуудтай чинь алдсаж Мортиг авангуудаа нүхнээс буцан гарлаа. Ингэж манай хоёр өмдөндөө баатлаа айдаг бөгөөд нүхнээс амжилттай гарч ирсэн учраас өөрснийхөө зургийг авч үлдээгээд буцаад гэртээ арилаа шүү. Гэхдээ хамгийн том айц нь ийм амархан зүйл гэж байсангүй. Арай л үгүй байхаад та. Динхүү гэртээ ирэнгүүтээ Рик Морти хоёр том өрөөндөө явсан ороход бэт ч хэлж байгаа. Пүү энэ юу өмнөхөн өнөртөө явчих вэ? Тэгээд манай хоёрыг өмдөндөө бас нэг түмэн зарлаа. Тэгтэл гэнт тэдний том өрөөнд нэг сонин портал хаалга нэрж дотроос нь залуу Рик Даяны хамтаар гараад ирүүл яах вэ? За одоо жинхэнэ гал болгоно даа. Портал хаалгаар бууж ирэнгүүтээ залуу Рик ч одоо байгаа Рик танд ингэж байгаа. Дэсрэг бөмбөг түүнийг алангаа алдлаа. Өөртөө ихнэрийг харж хандаарэ. Хэмээн хэлээд насан эцэслээ хөрхий. Ийхүү Даян ч иргэн Рикийн гэрт ирдэг ба түүнийг харсан Рик Морти, Бэчери, Самар тав бөөн шоконд орлоо. Тэндээс Рик Морти хоёр шууд за хоёлаа нүхнээс гараагүй юм байна гэж хэмээн хэлж энэ бүхэн үндэ жигнэсээ болоогүйг ойлгов. Учир нь Prime Rик чинь Даяныг бүхий л ертөнцөөс арчиж хайсан шүү дээ. Тэгэхээр яалтчгүй хуурамч ертөнц болох нь ойлгомжтой байгааз хэдүүлээ ингэж юу болохыг харж байя. Ийхүү Даяны гарч ирсний дараа Рик Морти хоёр гаражинд ороод өөрсдөө фракцаар нууц ярэ хийж гарлаа. Ревч Морти хандаж за тэгэхээр Морти энэ чиний айц л байж таараа. Чи намайг Даянтай эргэн уулзаж ад жаргалтай болох уу гэдгээс айж байна. Тийм учраас одоо үнтэйгээ тэмц. Тэргээ тэнхтэж өгөө. Уг нь бол Харваажийн Рикийн айц байдаг наасаа. Үүний дараа Рик, Даян, Бет, Морти гурыг аваад зарим нэг мохлогт очлоо. Тэндээ болохоор шууд Даяныг эргүүлж мэргүүлээд өөр мөөрийгөө залуужуулж энэ тэр яах гээд байгаа юм тийм болоод байгаа. Сүүлдээ бүр болоогүй. Рик та нар бол зүгээр л хуурмаг хүмүүс. Энэ жинхэнэ биш энэ тэргээ Даяныг нүүрэн дээр нь шууд үннийг хэлж хаяад бөө хэрүүл зодон болонгоо шахлаа. Хэдийгээр өмнөх шөнө баг зэрэг хэрүүл уралтай байсан ч өглөө болоход Рик Даян руу дуудаг роботоо явууснаа гэрийнхэнтэй хамт амтны үрээлэн явах уу гэж асуулгаж гарлаа. Рик ч хурган эхнэрийгээ буцаад панаалтах гээд үзэж идэг наасан. Тэр нь ч тэгээд амжилттай бүтдэг ба Даян Риктэй хамт амтны үрээлэн орж цагийг маш сайхан өнгөрүүллээ. Түүний дараагаар орой болоход Даян Риктэй хамт харь гаригны баар энтер ороод сайхан ууж аваа сүултээ цөсөө эргтэл бөөлж гарлаа хөрхий. Энэ үеэр Рикч Даян тандан чамайг мартах нь миний хамгийн том айдас байсан. Тийм болохоор одоо энэ бүхэнд болоод байгаа юм гэж хэлэхэд Даян ч хариудна. Тэгвэл намайг битгий мартаач те. Хэмээн хэлснээр Даян Рик хоёр бүр үнсэлцээд авлаа шүү. Тэгээд яг үнсэлцэж байх хойгоор нь цас бороо орж мороод бүр яа игээд байгаа юм те. Юу нөгөө айц мэйц. Ийхүү хэсэг хугацаа өнгөрөхөд Рик банд бүр царай алдаа тураад эхэллээ чааваас хөөх юм. Учир нь тэр айцын нүхтэн Рикийн хамаг амьдралын эрчим хүчийг сороод байгаа юм шүү те. Нэг ёсондоо Рик аажмаар үхэж байв. Тэр орой Рик Даянтай ээлжид болцоогоо хийгээр болсон ба манай өнч бүр өөрийгөө ганган дээр нь тавиад алж өгч байлаа. Тэгтэл удалгүй Морти орж ирээд Рик энэ нүх чамаар хооллоод байгаа шүү дээ. Бид хоёр одоо гарах хэрэгтэй. Миний
хамгийн том айдас таныг үххийг харах юм биш үү? Гэхдээ Рик Мортиг урдаас уурлаад тэгвэл тэгээд намайг харгаа болоочтой энэ тэргээд Дайаныг дагуулад гараад яв. Харин Морти Рикийг үхлэхийг хүсэлгүй энэ бүхэнд хариулт болохоор буцаад нөгөө айцын нөхрөө борон дунд сансрын хөлгөн дугуугаа аваад яван одов. За энэ хүн Морти иргэн ресторан орж ирэхэд нөгөө хосолтой гар чинь юу ч болоогүй юм шиг ширээн дээр сууж байлаа. Морти ч орж ирэнгүүтээ шууд хосолтой гарыг ширээн дээр нь очиж суугаад ингэж хэлж байгаа юм л да. Тэр нүх чинь Рикийг айлгаж чадахгүй болохоор үрдэнд байлгаад байгаа үсттэй. Учир нь тэр бид хоёр дундаас хамгийн том айцтай юм шүү гэж хэлэхэд нөгөө хосолтой гар чинь Морти тандаж танаа өвөө чинь бусдаас ялгарх нэг онцгой айцтай биш ээ. Тэр бусдын л адил айцтай. Рик аз жаргалтай байхаас айдгаа. Учир нь тэр аз жаргал бол занг гэдгийг мэддэг. Тэгээд л нэг орсон бол хизээч гарч чадахгүй гэдгийг мэдэж байгаа юм. Учир нь Морти чи ухаантай байх тусмаа аз жаргал гэдэг үрд байдаггүй. Ердөө хүмүүсийн сохроор дахин шүтдэг занг болохыг ойлгоно. Хэмээн хэллээ. Үүнд нь хариу болгож Морти ингэж байгаа. Тэгвэл би энд байгаад байх хэрэггүй юм биш үү? Хэмээн асуугаад тостой гар хэрв чи гарвал өвөө чинь ч гарна. Тэгвэл бид хүслээ гүйцэж чадахгүй. Чи юу ч хийсэн бэ? Өвөө чинь нүхэн Морти. Харин өвөө чинь нүхэнгүүд бид нар чамайг айлах гэд алиалагч мэтийн хөнх юм явуулна үсттэй гэж хариуллаа. Улам Дарк бас гүнзгий болоод идэг наасан. За ингэж Риктэй хамт эндээс гарах хамгийн эцсийн арга бол өөрийнхөө айцыг давж гарах гэдгийг Морти ойлгов. Учир нь саяхан хостой залууг хэлснээр Морти гарч чадвал Рик гарч чадхаар байгаа шүү дээ. Тиймээ үзэг зөлөгтөхөд Морти аалзнаас яагаад бөө юм болж байгаа Жери дээр орж ирлээ. Тэгээ шууд нөгөө аалзан дээр нь очингуудаа аалзыг нь барьж авдаг бөгөөд нүүр аман дээрээ тавьж байгаа сүултээ нөгөө аалзаа идчихв. Тэр үед нь Жерич бөө юм болоод Мортиг зангиж гардаг ба энэ үед нь Морти Жериг тоохгүй байсан чинь нөгөө ертөнцид харанхуулаад гацаад эхэллээ шүү. Эндээс Морти ингэж байгаа. Миний хамгийн том айдас бол бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх юм байна гэд өөрийнхөө айцыг олж мэдлээ. Ийхүү өөрийнхөө айцыг олж мэдсэний дараагаар Морти ч энэгээр тэргээр өөрийгөө баахан байдалд оруулсаар явж тэгээд эцэстээ нүхнээс гарах ордлогуудыг хийж эхэллээ. Дээрээс нь Морти өөрийнхөө айцтай нүүр тулах тусам Рик шиг болж турж ирцээ цаанаасаа л нэг хамаг ирчвчээ нүхэн цоруулаастай. Хэдий тийм боловч Мортигийн энэ үйл үнэхээр нөлөө үзүүлж байсан ба сүүлдээ Мортигийн энэхүү үйл нь Рик дүртэл нөлөөж Рик Дайантайгаа болзоон сууж байхад ертөнц гарснаас болоод Дайанч гацаж мацаад бөө юм боллоо хөө. Ингээд Морти хамгийн том айцтайгаа нүүр тулахын тулд жүжигэн тоолохоор боллоо. Тэгээд яг жүжиг хэлэхэд манай хүн чинь шав шалдан гарч ирээд баахан тэнэг юм яриа зогсож байтал гинт Рик гаднаас ороод ирэв. Ингэж Рик Мортиг үхэж байгааг харангуутаа эндээс гарах хэрэгтэй гэдгээ эцэст нь юм ойлгож ухаарваа. Ийхүү Рикч Дайантай салах ёсгийн миний хамгийн том айц бол чамайг тавьж явуулхаа. Би одоо чамайг тавьж явуулахгүй бол Морти өхөн. Харин би түүнийг зөвшөөрч чадахгүй. Баяртай Даян гэж хэлв. Ийхүү Рикч Даян сагцны дараагаар Мортитэй нийл шалж яваад нэг рэп концерт руу юм хийж тоглоод алж өгөө. Тэр үеэрээ бас зүгээр үж чадахгүй Мортигийн боожгоогоор баахан райм энтер уншаачих шиг. Ингээд эцэст нь тэр хоёрын дуу дуусахад Морти айцаа ялан дээлж тэр хоёр ашгүй нэг юм нүхнээсээ гарч ирлээ. За тэгээ байж байтал Морти Рикийг харангуутаа Рик та айсан биш гунигтай харагдаад байна. Тэгэхээр хоёулаа нүхэндээ л байгаад байгаа юм биш үү? Хэмээн хэлэхэд Рик хариудна. Тийм байж болноо. Би үргэлж миний өмнөөс хэн нэгэн төрүүлээд юм мэдчихгүй гэж байдаг байсан гэж хэлэхэд нь Рик Морти хоёр нүхэн дотор байгаагаа дахин олж мэдэв. Ингээд дахин нэлээд хэдэн удаа нүхэнд байгаагаа мэдэж дахин нүхнээс гарч ирсний дараагаар Морти магадгүй хоёулаа тодорхойгүй байдлаас айдаг баха гэж хэлээд нүхэндээ баярлалаа гэчихэд явдаг. Нэрээ энэ хоёрыг яг гарч ирсэн ирээгүй мэдгэж жаахан балайл юм л да. Тэгж Рик Морти хоёр дахин тодорхойгүй юмд санаа зовхоо болон өдөр хоногийг өнгөрүүлж эхлэв. Тэгин тэгсээр эцэст нь Морти ч сургуулаа төгсөн их сургуульд орохоор боллоо. Ингээд эцэстээ Морти их сургуулаа төгсөн нас биеийн төрж Риктэй хамт ууж муугаад алж өгж байна. Сүүлдээ Морти ч ажилд орж тусдаа гарч ажилласаа халагдаж малагдаа бөө юм болж байгаад нэг өглөө нүрээ угааж байхдаа өөрийгөө аав Жеритэйгээ адилхан болсон байхыг хараад дахин нүхэн дотор сэрвэ. Тэгэхээр Рик Морти хоёр нүхнээсээ гарч чадахгүй яваад л байгаа юм шүү дээ. Ядаж байхад яг юунаас айгаад байгаагаа ч мэддэггүй наасан. Ийхүү Морти чантарч эхлэн Рик тандаад Рик магадгүй эндээс гарах гарц гэж байхгүй хаа. Магадгүй хоёулаа энд төрсөн байх гэж хэлэхэд Рикт хариудна. Битгий тэгээ Морти би чамайг яасан ч орхиж явахгүй. Би чамайг яагаад ч орлож чадахгүй шүү дээ. Хэмээн хэлв. Яг энэ үчтэн Морти нэгэн зүйлийг ойлгодог ба тэр өөрийнхөө жинхэнэ айцыг олж мэдэв. Мортигийн хамгийн том айц нь үргэлж Рикт гологдчихгүй гэсэн бодол байсан бөгөөд үүнийг олж мэдэнгүүтээ Морти ч Рик тандан Рик би юунаас айдгаа мэдлээ. Би үргэлж таныг яг тэгж хэлэхгүй байх гэж айдаг байсан. Би үргэлж намайг нүхрүү өсөөд орвол миний ойноос тоож ирэхгүй зүгээр л тэндээ зогсоод намайг харж байх вэ гэдгээс айдаг байсан. Энэ бүхэн зөвхөн миний тухай байсан юм байна. Рик чи угаасаа айд надад хамт байхгүй байгаа юм биш үү Рик? Хэмээн орж гарлаа. Тэгтэл Рикийн амнаас шууд өөр дуу хоолой гарч ирэн. Айцын нүхэнд орж ирсэнд баярлалаа Морти. Чиний Рикт найдах айц чинь амттай байлаа гэж хэлэхэд Морти эргэн сэрлээ. За эцэст нь ингэж нэг Морти эргэн сэрдэг бөгөөд энэ бүх хугацааны туршид Морти ганцаараа л байж чаваас. Харин Рик зөвхөн түүнийг тэр дээрээс хараа зогсож байсан байл яах вэ? Ийхүү Морти ч айцтайгаа нүүр тулан гарч ирсний дараагаар өвгөө тэрэн аваад хөөх ингэж хэлж байгаа маа. Рик чи намайг хаяагүй үсттэй энэ тэргээд асуулаач аваас. Үүний талаар сонсон Рикч тэгвэл би нэг оролдоод үзье да гэхэд Морти өвгөө хайрлаж Рик та тийш ороод хэрэггүй хэмээн хэлв. Ингэж манай хоёрч Мортигийн аяллыг тэмдэглээд шарвин авч идэхэр болоод явлаа. Гэсэн ч Рик Мортигийн үеиг тоолгүй эргэн нүхэн дээр ирдэг ба яг орох гэж байснаа Мортиг бодоод түүний зөвлөгөөг даган нүх рүү орсонгүй. Харин оронд нь төрөвчин доторх өөрийнхөө байн авч явдаг Мортигийн зургийг гаргаж ирээд самбар дээр хөлгөв. Тэгэхээр энэ бүх хугацааны туршид Рик Мортигийн зургийг төрөвчөндө хадгалж явдаг байсныг сая л хэдүүлээ олж мэдлээ шүү дээ. Нэрээ бүх өвөө эмээнээр хамгаа сайртай ач хүүхдүүдийнхээ зургийг хадгалж явдаг байх нэ. Рик ч угаасаа Мортид
Кейт болон бусад гэр бүлийн гишүүдээсээ ч илүү хайртай байсан л да. Дээрээс нь Рик Мортитой өнгөрсөн тэр цаг мөчийнхээ дараа арай л зөөлрөд өөрчлөгдсөн юм уу да хөрх юм. За ингэж бүгдээрээ 7 дугаар бүлгийн төгсгөлийн 10 дугаар ангиа дуслаа да. Ингэхээр бүгдээрээ 8 дугаар бүлгээ гарч ирсний дараагаар эргэн уулзъя. Тэр бол түр баяртай. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.